2024 оны 1-р сарын 18-нд Токиогийн Адачи дүүргийн нэгэн байшингийн шалны доороос цүнхэнд хийсэн 2 хүний цогцос олдов. Тэд 50-аад насны хос байсан бөгөөд энэ олдврыг тэдний хүү Ичиро анх илрүүлсэн байна. Тэрээр ажилласаа ирэхэд шалан доор бага зэрэг цусны толб байсан ба Ичиро эцэг эхээ дуудаж тэднийг хэвийн байх гэж найдаж байв. Энгийн үед ээж нь галт тогоонд байх эсвэл эцэг эх нь зочны өрөөнд ярилцаж байхыг сонсдог байв. Гэвч энэ өдөр байшин хүйд даасан харанхуй мэдрэмж төрүүлж байлаа. Ингээд тэр гэрийн шаагаагаа өмсөж дотогш ороход байшингийн эн тэнд цусны толб болсон байхыг олж харав. Энэ бүх зүйл түүнд маш их түгшүүр төрүүлсэн ба аав ээжийнхээ гар утас руу залгаж үтсэн ч хариу ирсэнгүй. Тэдний утас унтарсан байв. Ичиро яаралтай аавынхаа ажил руу залгахад Норохиро тэр өдөр ажилдаа ирээгүй гэдгийг мэдэв. Ингээд тэр сандарч айсандаа тэр даруй цагдаа руу залгаж эцэг эхээ сурггүй болсон гэж мэдээлэв. Цагдаа нар ирээд байшинг бүх талаас нь шалгасан ч нотлох баримт маш цөөхөн байв. Гар утаснуудыг нь мөрдөхөд бүгд хэвийн байх бөгөөд баримт хангалтгүй байсан тул цагдаа нар Такаши хос барьцаалагдсан байх гэсэн ганцхан магадлалыг л бодож байв. Оршин суугчид Норохиро болон түүний эхнэр Кимие тухайн өдөр байшингаас богино хугацаагаар гарахыг харсан гэж мэдээлсэн байна. Норохиро 1 цагийн орчимд гарсан ба 30 минутын дараа Кими ч мөн гараад тэд богино хугацаанд эргэж ирсэн байна. 1-р сарын 18-ны үдээс хойш цагдаагийн ноход шаланд цусны толб байгааг анзаарч энэхүү аимшигт олдврыг илрүүлсэн байна. Тэрээр шалны доор цусанд твцсэн Норохиро болон Кимигийн цогцос нямбал боосон байдалтай олдсон байна. Норохиро 55 настай, Кимие 52 настай бөгөөд маш олон хутганы сорвинуудтай байсан байна. Ингээд эхний мэдүүлгийг Ичирогоос авав. Тэр эцэг эхтэйгээ олон жил хамт амьдарч байсан бөгөөд 1-р сарын 16-наас хойш огт холбоо бариагүй байна. Гэвч хөршүүд Ичиро болон эцгийнх нь хооронд мөнгөний асуудлаар ширүүн маргаан болсон гэж мэдэгдсэний дараа цагдаа нар түүнд анхаарал хандуулж нэгтлэн шалгаж эхэлсэн байна. Мөн аав хүү хоёр хамтран $500,000 үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авсан ба тэдний дунд өмчийн эрхийн маргаан үүсэт байсан нь бүрч илүү с ิจ гтэй байв. Гэвч Ичирогийн хамтран ажиллах стен баталгаатай мэдүүлгийн дараа тэр с ิจ гтэн биш гэдэг нь нотлогдов. Гэрийн эзэгтэй Кимие нь энэрэнгүй дулаахан сэтгэлээрээ танигдсан ба тэр ээлдэг дуугүй бөгөөд эргэн тойрны хүмүүстэй баяр баясгалан зөөлөн энергийг авчирдаг байв. Норохиро харин нам гүмж анзаарагдах үз оролцоотой нэгэн байв. Тэр танихгүй хүмүүст сүрдмээр харагддаг боловч зан ааш нь тис өөр байсан. Тэдний гэр бүл амар тайван амьдралтай бөгөөд бусадтай ямар ч асуудалд орооцолддоггүй байв. Хэрэг илрүүлэх шалгалтын 2 дахь өдөр мөрдөгчид CCTV камерын бичлэгийг дахин наривчлан шалгаж байх үедээ тэд сонин зүйл анзаарсан байна. Тэрээр тэдний байшинд маск зүүсэн 2 хүн бараг танигдахгүй байдалтайгаар орж ирсэн байв. Тэд хэдэн цагийн турш дотор байсан бөгөөд үдээс хойш нэг нь ойролцоо хогийн сав руу ямар нэгэн зүйл хайж байгаа нь харагдаж байв. Энэ нь с ิจ г төрүүлж мөрдөгчд хогийн савыг нэгтлэн шалгаж хаягдсан зүйлс дундаас цусанд дэвтсэн хувцас бүхий цүнх олсон байна. Тэд үүнийгээ цусны шинжилгээний лаборатори руу илгээсэн ба тэр хувцас дээрх цус нь алга болсон хосуудынхтай таарч байв. Ингээд шалгалтын явцад оройн 6 цагийн орчимд шалны доорх нууц агуулгах хэсгээс с ิจ гтэй үнэр гарахыг анзаарав. Ингээд дотор нь байсан цүнхийг олж нээсэн үедээ тэд Норохиро болон Кимиегийн биеийг олсон байна. Тэрээр аль алинд нь олон тооны аимшигтай хутгалсан шарах байв. Мөрдөгчд камерын бичлэгт гарсан масктай хүмүүс аллагтай шууд холбоотой гэдэгт итгэлтэй байсан тул Ичирод бичлэг үзүүлв. Тэр даруй нэг хүнийг таньсан ба тэр нь Хейзел Моралес буюу түүний хуучин найз охин байв. Ингээд мөрдөгчд Моралесийн замыг дагаж эцэст нь түүнийг Фукушима дахь нэг буудлаас олж авав. 1-р сарын 19-ний өглөө Токио хотын цагдаагийн газар буудлыг бүрэн бүсэлсэн ба тэнд Хейзлийг баривчилсан байна.
Сэжигтэн Хейзел нь Филиппинээс Японд ажиллах зорилгоор ирсэн эмэгтэй ба тэрээр 2017 онд 23 настайдаа Японд ирсэн байна. Тэрээр Япон хэлээр чөлөөтэй ярьж чаддаг байсан бөгөөд Японы гоо сайхны стандартыг дагдаг түүний дүр төрх нь нэгэн шөнийн цэнгэний газарт ажилд ороход нь тусалсан байна. Энэхүү баар нь олон зочин татах болж гадаад ажилтнуудыг ихээр ажилуулж эхэлсэн байв. Гэвч зарим гадаад иргэд жуулчны визийг буруугаар ашигласнаас үүдэн Японы засгийн газар гадаад иргэдийн ажил эрхлэлт, ялангуяа шөнийн цэнгэний салбарт хяналтаа чангатгсан юм. Гадаад хүний хувьд Хейзлийн ажиллах боломж виз нь хязгаарлагдмал байлаа. Гэвч энэ хязгаарлалтыг тойрох арга байсан бөгөөд гадаад хүн Японы иргэнтэй гэрлэвэл чөлөөтэй ажиллаж 5 жил хүртэл оршин суух виз сунгах боломжтой байв. Энэхүү боломжийг ашиглан Сэжигтэн Хейзел баарны эзний хүүтэй гэрэлсэн бөгөөд энэ нь бараг зүгээр л оршин суух визээ баталгаажуулахад чиглэсэн уйлдал байв. Хейзел нь сэтгэл татам анхаарал татах чадвартай гэдгээрээ алдартай байсан бөгөөд өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгч нь түүний дэргэд ганц шөнө байхын тулд ойролцоогоор $138,000 зарцуулсан тухайч яригддаг байв. Эцэст нь Хейзлийн зохиомол гэрлэлт болон яг ийм зохион байгуулалттай 25 ажилтны хуурамч гэрлэлт илчлэгдсэн байна. Харин үүний дараа тухайн баар санхүүгийн хямралд орсон үед Хейзел удалгүй ажлаа орхиж өөр бааранд ажилд орсон байна. Мөн өдрийн цагаар эмнэлэгт цовлогчоор ажиллаж байсан хэдий ч түүний өмнөх тансаг амьдралын хэв маягаас болж санхүүгийн хямралтай хэвээр байлаа. Энэ хэрэгээс 3 жилийн өмнө Хейзел Ичиротой танилцсан байна. Тэдний харилцаа дотн болж Хейзел үе Ичирогоос өөрт нь мөнгө өгөхийг гуйдаг болов. Ичиро түүнийг эцэг ихтэй танилцуулсан бөгөөд эхэндээ Ичирогийн эцэг их харилцааг нь хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэрлэлт яригдах үед ээж Кимээ эсэргүүцсэн бөгөөд яг ямар шалтгаанаар эсэргүүцсэн нь тодорхойгүй байсан байна. Үүний улмаас Ичиро Хейзлээс харилцаагаа бүрэн тасалж байлаа. Ингээд хэрэг гардаг өдөр буюу 2024 оны 1-р сарын 16-нд Ичирог ажил дээрээ байх үед Хейзел утсаар ярьсан байв. Энэ нь түүний салснаасаа хойш залгасан анхны дуудлага байлаа. Тэрээр Хейзел дуунчжирсан байдалтайгаар Ичирогоос эргэж ирж харилцаагаа шинжлэхийг хүсэж байв. Ичиро харин үл тоомсорлон тасалсан ба үүнээс хойш 5 цагийн үед дахин зурус илгээсэн ба тэр нь бүх зүйл дууссан гэх аимшигтай богино мессеж байв. CCTV камерын бичлэгээр Хейзел хэрэгтэн гэдэг нь тогтоогдсон. Харин удалгүй цагдаа нар түүний хамт явсан хамтрагчийг хэн болохыг тодорхойлсон байна. Түүнийг Брайан гэх бөгөөд 34 настай Филиппин хүн байв. Тэр өмнө нь Японд хэд хэдэн удаа ирсэн ба хамгийн сүүлд өнгөрсөн жилийн 7 дугаар сард техникийн сургалтын төр ажиллах визээр ирсэн байв. Ингээд Брайан 1-р сарын 21-нд баривчлагдсан бөгөөд эхэндээ цагдаад Хейзелтэй холбоогүй хэргийн оролцоо байхгүй гэж мэдэгдсэн ч удалгүй тэр хэрэгээ хүлээв. Хейзел болон Брайан Филиппинд танилцсан цагаасаа хойш бие биенээ мэддэг байсан бөгөөд тэр Ичирогоос салснаас хойш удаагүй Брайантай дахин уулзаж эхэлсэн байна. Хэрэг болохоос хэдэн өдрийн өмнө Хейзел Брайантай дахин уулзаж аимшигтай төлөвлөгөөгөө дэлгэсэн байна. Жохом яагаад Брайан өөрийн ажлаа эрхээ эрсдэлд оруулан байж түүнийг дагаж оролцсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч ямартай ч түүнд тусалсан байна. Ингээд хэрэг гардаг өдрийн үдээс хойш Брайан болон Хейзел хоёр Такаши нарын гэрт нууцаар нэвтэрсэн байна. Хейзел өмнө нь Ичиротой хамт хэд хэдэн удаа орж байсан тул гэрийн нэвтрэх кодыг мэддэг байв. Ингээд дотгошоо орсныхоо дараа тэд нэг өрөөнд нуугдсан ба энэ үед Хейзел Ичиро руу залгаж сүүлчийн оролдлого хийж түүнээс буцаж нийлхийг хүссэн байлаа. Гэвч энэ оролдлого нь бүтэлгүйтэйч өдөр 1 цагийн орчимд тэд зочны өрөөнд орж Ичирогийн эцэг эхийг маш олон удаа амин тус газруудад нь хутгалсан бөгөөд тэд тэмцэлдсэн хэдий ч дороо амьсгал хурав. Үүнийхээ дараа Хейзел болон Брайан хоёр гэрээр нэг асгарсан цусыг ямар нэг хувцаар арчиж цэвэрлэв. Дараа нь тэд цогцыг уутанд боож шалны доорх зойронд нууж ул мөрөө далдалсан байна. Ингээд эцэст нь тэд цусанд бохирдсон хувцыг ойролцоох хогийн савнд хаяж юу ч болоогүй мэт байшингаас гарч явснаар энэхүү хэрцгий үйлдэл нь дуусхур болов.
Энэ хэрэг Япон болон Филиппинийн нийгэмд шуугиан тарьж, дипломат харилцаанд нөлөөлөх, цаашлаад Японд ажиллаж буй гадаад ажилтнуудын талаарх ойлголтод нөлөөлөхүй гэсэн болгоомжлол олон хүнд үүсгэсэн байна. Хэргийн мөрдлөг одоо ч үргэлжилж байгаа бөгөөд нийтийн дунд Хейзлийн зорилго юу байсан талаар олон тамга гарсан юм. Нэг хэсэг нь түүнийг Ичиротой гэрлэхийг эцэг ихэн зөвшөөрөөгүй тул өш хонзон санаж тэднийг хороосон гэж үзсэн бол харин нөгөө хэсэг нь санхүүгийн асуудлаас болж шундлын сэтэлтэйгээр хэрэг үлдсэн гэж үзэж байна. Харин хамтрагч Брайаны хувьд яг ямар шалтгаанаар түүнд тусалсан нь тодорхойгүй хэвээр байна. Энэ удаагийн Болсон явдлын дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй.